Тэнцээ бол яг нийт одоо хин оновчтой онсон хин яасан энэ оноог нь одоо оновчтой оноог нь гаргаж ирэл ингээл одоо амархан одоо шийдвэр гаргаж болно. За ингээд юм дөрөвдүгээр эхэлж байна. За тэгээ энэ дээр одоо хин оновчтой олон онсон илүү онсон тэр л одоо хожиж байна доо. За их гой хамгаалттай Ямато маш гоё одоо зөвхөн хийчихлээ. Энэ чухал үед тест хэрэгтэй бөгөөд ухаантай энэ давталгааныг сая хийлээ. За одоо Ямамото тун хэцүү байна. Яг одоо нэмэлт үе дээр ингээд дунд байдалд орно. За хаагаар энэ түрүүнээс гидсэн их гоё давталгаанууд хийгээд энэ нэг ачаалттай болоо. За тэгээд ингэж байгаа гидсэн хийгээд байгаа. Гидсэн маш хүчтэй зөвхөн тэгээд дээгүүр ажиллаж байгаа. Ингээд давталгааныхоо чигийг хэсгийг өөрчилж ингэж мэдэр тоглоод байгаа. Тэгээд тийч Ямато бол 87 он төрсэн. Ийм одоо тамирчин Кеван 4 тоглолтод 4 ялаад байгаа. Нэг ч ялагдаагүй байгаа. Энэ тамирчин бол тийч Ямато мууруулгын тамирчин. За Ямаматог өвчсөн маш сайн тамирчин Кеванд 2 тоглолтод 1 ялд 1 ажиллаж байсан. Энэ удаа хэрэгтэй үед одоо сайн талталж авахгүй одоо суларсан байна. Гидсэнд 2 ч удаа одоо давталгаа авчихлаа. Энэ одоо гидсэнд давталгаахаас аргалж болдгоо бас нэг хэцүү тал бай. Одоо өөр одоо газар ингээд хүн цэгэл тавьчихвал бас нэг аргалаад гарч байна. Гидсэд яач болдгоо бүх амьсгал одоо төвж ирчдэг. Аргалж болдгоо юм одоо байгаа. Жиа хүү тийм цэгэлтийн дараа сая бол маш гоё хүн сул ичтэй хурдтай ажиллаж байгаа юм. Тэгээ энэ спорт бол яг хүнийг гоё хорцолж өгдөг. Одоо ирмэгийн зөрөгтэй болгож өгдөг. Богинохоо хугацаанд шийдвэр гаргадаг, бие даах чадварыг олгож өгдөг. Ач холбогдолтой юм спортоо. Тэгээ энэ спортоор сүүлийн үед кикбоксер Монголын залуучууд олноороо одоо хичээх болсон байгаа. Жиа энэ сүүлийн нэгдүгээр үед өдөгний товтлогоог сая 3 ч удаа хийчихэж яах шиг байна. Жиа хамгаалт нэр яг гаран дээр өсөлтөгчөө давталгууд хамгаалтаа авчаад тэгээ сөрөг давталгахгүй хийгээд байна. Тэгээд энэ гидсэн цогчдод сурах юм одоо сүр дүнтэй байгаа. За хаад урдгар гидсэн. Тэгээд нэг хамгаалтанд орчиж байгаа тэгээд өсөлтөгчөө давталгууд одоо задрах үед сэрж идэг гидсэнд өмчтэй цогчод байгаа. Жиа өсөлтөө за их төвчээр гаргаж энэ Ямамато Масахиро Ямамато 83 он төрсэн тамирчин. Арай одоо дуршлага их илүү одоо энэ тамирчин уг нь бол тэгээ одоо анхгоо одоо өөрийн дөрөв дүүн тамирчин одоо шалгаж харагдаж байна. За тэгтээ их гоё дайчин хурц сэвтэй тулааны үзүүлж чадлаа. За мэдээж одоо энэ хүчтэй тамирчдыг буулгаж авсан Ямато баяртай хас урайг байхгүй. Кеаны Япон улсын аврал шалралт тэмцээнд 16 тамирчдаас 8 дэвдэж чадлаа. За ингээд дараагийнхын дугаараар одоо 2010 он зохиогдсон Кеан мэрэгжлийн Кеаны одоо төрлийн тэмцээнд үзэж та бүхэнд хүргэнэ. Ингээд одоо TMT Монголын кикбокс дулаан спортын холбоо хамтран бэлтгэдэг файтинг сууд хөтөлбөрийн 201 дахь дугаарыг өндөрлөө. Ингээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. The Japanese prince Masahiro Yamamoto is gone. Tetsuya Yamato is through to the next round. Max 2010, 63 kilogram, final 16.